Энэ үгт ч одоо хайшаа юм би. Өглөө цэвэрх юм өмсгөл гаргал патар юм орж ирэх юм. Тэгэхгүй яах. Өдөр чигээ золбог өдөр шиг гадаад байгаа юм чи. Тэгээ одоо тэг хаана байгаа орж ирэх болоогүй мó? Эмэдгээ эзэнгөө нохоо шигний газар тэнэл явж байгаа юм. А өсгөр хүрээд ирдэг юм дөө. Нэр энийг. Маа! Ой! Яаж ийм үгт ч? Энийг юм ч одоо хуруугаараа гоццуудаа яаж ийна энийг юм чи. Иш орч хамар ашааны баатар хөө ирчээ. Вар. Амьсгалын судас. За юу вэ? Юу байлах гавчи? Яасан? Яах юу вэ? Алсын шим үгэлэг юм чамаг. Өө манай гүлэг яасан? Яах юу вэ? Энийг амьсгаа тоглож ирсэн танаа мө гүлэгч үржирээд хүүхдэд тоглоом булаасан байгаа. За юу сүртэй чи? Хүүхдэд хоорондоо тоглож байгаа тоглоомоо булаацалч илээ. Тэгнээ дахин байхгүй шүү. Шаа одоо битүү гэрт орж чи том дураад гараа өш. За дуугаа юм балаа авгаа минь чи. Юм одоо хүний авгааг нэх балаа авгаагаар нь дуудаад тахтай ятаа чи. Нэг олигтой юм аваас ууц юм шиг алмас авч суучаад. Өөрөө алмас ч өвчи чи юм аа. Байсан юм. Чиний алмас чи хаяа явчихсан өстэй чи. Байсан юм. Алмсандаа аягчаад атархаад байгаа юм ааш. Хоёрт чи. Битүү орон гэрт орж ирчээ том дуугараад чи. Хорон гэр гिचчээ нэг мо амбараа. Өөрөө нэг мо богооч амьдэрдэг ч юм уу? Миний богооч амьдэр шамжамаар бач. Юу юугаад байгаа чи? Юу даач? Яах чи? Яах чи? Үцгөө. Гарах уу? Гарыг үцгөө. Хамуугаас гатин. Чи юу ийм зогсоод аав хараас гараач. Хүнтэй яаж зодох нь суралц. За. Одоо юм шиг ангаагаа зогсож явах юм. Орчи. Яа. Андаа хийлэв татчихдаг. Өөдөг надад сайн гоо. Чамаг би юугаар дутаасан гэж айлын хүүхдэд тоглоом. Хулгай хийж байгаа байж. Нэр нүрээ боддгоо хар. Болж. Нүрээ боддгоо юм чи. За одоо бодлоо на хүүхэд аа. Чи би бай битчих. Дугаарч. За би өөрөө төрүүлсэн өөрөө авлаа чи яах гэдэг. Яадаг хүүхдээ чи. Яхара дандаа ингэж хүний чихнээс хонхоо ичээдээ. Яац хүүхдүүд ингэдэг чи. Энийг нэг ийм хулгайч болох юм битсэн бол эрдгэн шиг нохоо таяад өгчдөг байж. Дугаар. Өөдөд үзэрч. Дугаарч. Задуулсан биш өстэй байл гэж. Дандаа хэлэм таталчихдээ зүгээр. Дахиад айл юм хулгай их юм бол би чиний дөрв мөчөж санжуулаад. Арьсыг чи уулаад амын чи ардарч байгаа алгадсан шүү. Бүрэн бүтэн төрүүлээд өгч яхад нэр нүрээ боддог юм уу? Манай удав чам шиг хулгаад байхгүй мэдөө чи. Хоёр. Ой, өөдөд үзэрч. Дугаараач муу ярлаа зүгээр. Чи өгсөн биш өстэй байл гэж. Амид битгээ сууж байгаа биш үү чи? Хоруугаараа эвэрсэл хувцсан дээр чи угаагаа чи өрөөндөө ор. Таалга малгаараа хий. За яа. Өөдөд үзэрч. Энийгээ дүүрээс байтэр юм хулгаач байдгийг зүгээр. Ой. Энэ мод уракас сууж энэ баатар хөтөө өдрийг 3-4 зодтолдох юм зүгээр. Хөөе. Хараа. Юу? Энэ айлаас туусан арааж ажиллахгүй нэ. Энэ одоо тэгээд заавал ээж нь үхэхээр үйлэх ёстой юу? Өөр нөхцөл үйлж болохгүй юу те? Үгүй амар юу? Сонио. Угаасаа одоо биднээс юу ийж тэгж өссөн юм дөө. Манай ээж энэ баруун гарт нь Индонеси кабел зүүн гарт нь гурлийн анжин байсан шүү дээ. Тэр хоёр бол хизээ зориултаар хэрэглэж байгаагүй. Тэр хоёр ээжтэй энэ дээр байнг. Тэгээ бид нар ч гадаагаараа тоглоно айлын хүүхд зодчоод ороод ирэн түүч яхаар айлын хүүхд зодж байгаа гэдэг ээж ав зодно. Дөнгөд нь зодуулсан хүүхдийн нь ээж аваад чимүү яхаар миний хүүхдийг зодгийгээ дахиад зодно. Тэгээ зодуулж болохгүй юм гээд айлын хүүхдэд зодуулчаад ороод ирэхээр ээж ав ачаагүй царайд хүний хүүхд зодуулдаг дахиад зодно. Чи батараа өдөрт 2 зодуулж идэг наацсан юус. Тийм зодуулахгүй ямар ч тийм баримт байхгүй. Тоглоомч нэг тийм сүртэй гоё юм байгаагүй шүү дээ. Юм PC миси. Бид нүрсэн тоглож байгаа тоглоом. Шидүүдэд гар чулуугаар байлд тоглох уу гэж байгаа. Тийм амар эрсдэлтэй. Тэр чулуугаар байлддаг чигээ чулуу шидэд бие биенийгөө оногдоод чулуунд оногдсон гэж тоглоомсоо гасагдана гэсэн үг шүү дээ. Тэр чулуу ямар эрзэн бомбгөө. Ийм том чулуураа танкад оног яа. Би гасагдцоо гэд. Ёо моёч байх. Үнэн хаард. Тэгээ одоо нэгэд энэ үеийнхнийг ярьсан бас энэ үед байсан 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн үйл явц хэрхэн яаж өрнөдөг байсныг харьцуулсныг хамтдаа харцгаая. Багш. За сайн байцгаана хүүхдүүд ээ. Сайн байна уу? За сууцгаа. Бэлэгт миний хүү яасан болоо? Багшаа би. За. Бэлэгт математикийн хичээл дээр увайгүй ичүүр санжиргүй ичиг нүрийн илгэндээ нааж үүмэлсэн. Математикийн мариусан огш нь яасан айхтар шийтгэвэ. Одоо миний хүү суусуу. Багшаа би. За. Бэлэгтийн хичээл тартал ингээд зогсоорой гэсэн. За тэгвэл миний хүү гүрийч одоо 6хан цаг дэсчих.
За тэгэхээр өнөөдөр анатомийн хичээл дээр эмэгтэй хүний биеийн бүтцийн тухай үзэн эмэгтэй хүний толгой, хоёр мөр, энэ хоёр бомгор зүйл бид нар ярьдаг шүү дээ. Мөөм гэж ярьдаг. Энэ мөөм за энэ алтан гэж шинэлтэй байх шиг байна л да. Тэгэхээр октоудаа мөөм гэдэг бол 8-аас 13 насны хооронд ургадаг ийм эрэгтэн байгаа юм. За нөгөө талаараа мөөм гэдэг бол нөхөн үржихүн хамгийн чухал эрэгтэн гэж миний октод ойлгох хэрэгтэй. Чи яагаад байгаа? Эндээс сүү гардгийн шүү заа. Энийг эд чи үссэн чи заа. Багтаагараа. Тэгэхээр мөөм гэдэг бол өөрөө сүүний булчгаа октоудаа. Ойлгосноо? Ойлгосон. За энэ математикийн Мариуса огшин ангид болдоо гэж нэг сурагч байна. Тэр хадсан дээр мингэн дээр үстэй, үснэ бөөстэй, бөөсөн биш шүү дээ. Яна. Сая ингээ юм ярьж байхад духан дээр ч нэг бөөс дураараа явж яснаа буцаад хуух руугаа яваа орчлоо номоо. Бөөсөө. Нэмж оноо хумсаа. На хумсаж арай. На хумсны чинь завсрах хэрэнд өвс шарилж зэрлэг ургалаа. Хумсаа. Өш. Гэгээ хүслийн сайраар арилгачиж болохгүй мүү а? Өөхөнтөөс олоод үргэлжлэлтэй. Сайраар арилга. Тэгэхээр мөөм гэдэг бол сайн байна уу гшаа? Хүүшээ алтан гэлээ сайн байна уу та? Сайн. Хүй. Энэ манай хүү ягаа вэ? Хичээл өмүүлээ те мөөм гэж чи энийгээ зогсдгоо бүр. Оо ямар баларсан юм бэ? Миний хүү энэ анатомийн хичээл орж байгаа юм шүү. Чи одоо юугийг үсэ гэж яасан гэж хичээл өмүүлээд байгаа чи? Бас зогсож шүү. Заава. Энэ яасан? Бас хичээл өмүүлсэн. Чи одоо нойлын ногоо тэг сурдгүйч бүсдээ өмүүлээд идэг. Өргө наатхан. Та нар ч гэсэн сурвал алигтайгаа сураарай. Сурч чадахгүй хүний өрөнгөө бүгдийг чи мөчиж санжуулна шүү. Огч шүү. Багцсан. Хүүш алтан гэлээ өнөөдөр чи ажлын өдөр мэн та яхараас сул явж идэг үлээ. Харин өглөөний ажлаасаа осорчоод дасалчлаа багшаа. Оо тасалсан юм уу? Тэгэхээр социалист нийгмийн үед иргэн бүр аж ахуйч хөдөлмөрч ариуж хямгч байх хэвээр. Гэтэл та харин сурагчдад буруу үлгэр дуурайл үзүүлээд байх шиг. Энэ их буруу юм байгаа маа. Буруу шүү. Давраад байгаараа. Алан шүү. Давраад байгаараа. Бастай байгаараа. Тэгэхээр мөөм гэдэг бол өөрөө сүүний булчиргаа огтоо та. За энэ хоёрт гарахаа зүйлэг. За агшаа. Ангиар хийсч авч явна. Үндэсний шившиг болгоно. Хариу үйлснэр хичээл ээж байгаа ойлгосноо? Ойлгосон. Яг энэ үеийнхний ээж аавын хэлснээр бид нар байсан бол манай үеийнхэн бүгднгийнх нь мөчн санжигдсан хүмүүс байж байгаа таа. Бүх ээж аав мөчн санжуулдаг байлаа. Тэгээ бид нар одоо хэрвээ харьцуулах юм бол одооны 10 жилийн сургалтыг та бүхэнд харьцуулж үзүүлэх байх. Одооны 10 жилийн сургуулийг багдгүй би хэтрүүлж байгаа байх. Гэхдээ бид нар бүгдээрээ мэднэ таны хүүхдийн сайн сайхны төлөө ирээдүйн төлөө нэг багш хатуухан үг хэлэх юм бол бид бүгдийн халаасан байгаа ухаалаг гэдэг зүйлээр зургийг аваад олон нийтэд тавиа шеэрлэгдээд нөгөө багш чи нэг мэдсэн чи хятадын эрлий зулаад 60 төр бомтой холбоотой оюутлогоос хуу авдаг болоод гэр бүлийн гадуур явдалтай болоо тэр багш чинь тэгсэн чи хэвлэлийн баг хурал зардагдаа нэг мэдсэн чи тэр багш шоронд орно. Бид нар ийм болцсон. Магадгүй өнөөдөр үзэж байгаа та бүхэн тийм биш байж болно. Гэхдээ бидний амьдралын дунд үзэгдэх нэгэн хэмнэл бол ийм болсон. Бид нар энэ Монголд онцлогоор юу харьцуулъя гэж хүссэн альва зүйл хоёр талтай бид нар тааруулан хэрэглэх ёстой байхаа гэдгийг санд оруулж байгаа юм. Нэг залуу санамсаргүй гудамжинд гүйж яваад, яран гүйж яваад таныг шүргэх юм бол зургийг аваад олон нийтэд тавиад бүдүүлэг соёлгүй гэж битгий тэр хүнд пост хийгээрээ. Тэр залуу өнөөдөр анх удаа аав болчоод өрийнхээ зулааг үнэрлэх гээд яран гүйж явааг бид мэдэхгүй. Бид бие биентэйгээ харилцаж үзээгүй байж. Бид биенийгээ таньж мэдэхгүй байжээж битгий бие биенийгээ доромжлон пост хийгээрээ монголчуудаа. Бид нар чинь өрөөл өргөж амьдрэх ард түмэн шүү гэж хэлэх хэвээр. Одоо миний харьцуулах чинь бас нэг зүйл. Тэр юу вэ гэвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүс мэдээж хоорондоо асрах ялгаатай. А гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүс маш энгийн жижигхэн зүйл дээр хэрхийг ялгаатай байдгийг харьцуулсныг хамтдаа харцгаая. Энэ Парис нэр үнэхээр загварын хот гэдэг нь үний юм аа. Яа. Ямар гоё юм бэ? Харин залуучуудын өмсөн зүйлсийг хардаа ямар гоё ганган, Гоё, ямар гоё. гоё соёлтой хот байна нэрэ тийм ээ. Үнэхээр гоё. Энэ хөөхнүүдийнх нь бие хаа. Янзгаа. Хөш хараа. Хоёлын Эйфель цамхгийн өмнө зураг авах болъё. Түрүү ахуулсан шүү дээ харин. Юу вэ? Нөгөө талд нь авахсан ш. Харин тэр цаа талд нь алхаж явахдаа ахуулсан шүү. Энэ талд нь авахлаагүй ш. Чи дөрөв тал нь яг адилхан ш. Тэгээ дөрөв талд нь дөрөв нь авахлаа ш. Тийм үү? Тийм шүү дээ. Нааш Дахиад уу? Хоёлоо селфи хийчихье. Төхөө. За наашаа хараарай.
Осоогүй байж. Яасан ч оддоггүй өнцгөвтэй. Энэ гайгүй өнцөг бэлэн зарч юм шууд аваад өччихсэн. За ингээ 1 2 дарч. Оо чи яаж ийна? Яах та харин ингэж аль нэг нь болно шүү дээ. Өнцгөө олоог багц чинь. Энэ олон өнцгнөөс чи нэг нь болно шүү дээ. За яшиг шиг нэг нэгээр авах болъё. Би чамайг ихлэ дарчи. Нэг нэгээр. Тэ? Зогсож байгаарай. За амлц. Ямар вэ? Оо болно уу? За хайргаас янз бүр яваадаг. Инстаграмда тавьдаг. За. За анхаар. Улаа. За. Харъя. За болцсон. Өчөөд ямар мэдрэмжгүй юм бэ? Яасан? Шал бүдүүн тарга юм гаргаа ицсэн бах юм. Би бүдүүн гаргаад байгаа юм. Бүдүүн л гоцтой. Би бүдүүн болгоод байгаа юм. Энэ бүдүүн харагдаж байгаа сте. Чи би бүдүүн гаргацсан юм уу те? Тэгээгүй яасан. Чи байгаагаар л гарч байгаа юм шиг. Өчөө намайг бүдүүн гэдэг юм уу? Гүү туранхай л та. Би бүдүүн юм байл та. Гүү энэ би бүдүүн гаргачих. Би бүдүүн гаргасан юм байна. Сони энэ эвли цамхах нь бас бүдүүн гармаар юм. Юу яа? Яг их зөөдөөс болохоор бүдүүн харагдаад байгаа байхгүй. Жохон дээрээс ав. Дээрээс үү? Тий. Дээрээс бүр дээшээ. Бүр Би дээрээс. энийг харахгүй байж шүү. Дэлгэцээр харахгүй авах юм уу? За яах вэ? Тэгэд хамгийн дээрээс ав. За хамгийн дээрээс дэлгэцээр харахгүй авсан. За маа. А тий? За болсон шүү. За чи одоо болооч тий. Яасан? Такси зураг авсан байж Чи тий. өөрөө дээрээс ав гэсэн шүү дээ. За дээрээс биш мэн доороос авъя. Доороос уу? Тий. Бүр доошо. Доороос авахаар гоё өндөр урт харагддаг байхгүй юу? За. Туранхай. Доошо бүр доошо. Өшөө доошо. Бүр доошо л доо. Чи би газар ухаад орох юм уу? Парисын төв талбай дээр тэрийг олно хөвдсөн байж тээ. Өөр яаж авах юм бэ? Ингэж яагаад авна шүү дээ. Хамгийн доороос авчаач За, тий. уртаа гарсан. Ади үзээ. Уртаа гарсан хараа. Ади янз нь. Тэр гоё урт гарсан. Оо хайраа. Яасан? Чи миний зүнхийг оруулаагүй шүү дээ. Цүнх ямар хамаатай юм бэ? Юу гэсэн юм бэ? Парис дээр чинь ганц брендийн зүг авсан. Энийг оруулаад. Тэр цүнхээ тэгээд дараа нь тусна ингээд Чи авчаа. яаж нэ? Чи цүнх орохгүй нэгэд байгаа үстэй. Би зүнхтэйгээ хамт авах байхгүй юу? Заавал хамт авах юм уу? Тэгэлгүй яа тий. Тэр дөрөв авахгүй юмсан тэгээд. Чи уурлаад ам уу? Эг уурлаагүй. Юу гэж уурлах вэ хайраа? Хүний нутагт явж байгаа юм да. Хэрүүл хийгээд яах вэ те? За. Амлаа тэр анхаараа. За бас хайраа. Одоо яста бас. За одоо ястаа болсон. Одоо явъя. Оо яна хараа. Яасан? Худлаа инээч чи. Тэ жинкнээсээ инээчтэй. Жинкнээсээ инээчгэлтэй. Чи тэгээ өөрөө. Худлаа инээч. За одоо нэг ганц Би хаашаа чамаа гжигдэх юм уу? Өөрөө сэтгэлээсээ инээчгүй ятгаад хувийн зурагчтай явж байгаа юм шиг л байх юм. Өдөржигөө чиний зургийг аваад явлаа штэ. За ганцхан дарчих. Ганц л дарна шүү одоо. За. За яг доороос биш дээрээс биш яг дундаас энэ аваас. За. Бүдүү гарах вэ гэсэн дат. Тэ брэди зүггээ наашаа харуул. Хөдөө наашаа сунгаад урд харагдмаар байна. Зудаанасаа болохгүй. Өнцгөө хол сэтгэлээсээ инээ. Авлаа. Авцаа. Йоо. За тари. Авцсан шүү. Йоо. Чадсан би хараа авцсан. Оо. Яач ба? За шиг боли. Яаж байгаа? Бүгдийг устгаж гин. Үгүй зөндөө зураг авахулчаад ягаа устгаад байгаа юм бэ? Авах зураг нэг ч чадгаа. Өө. Хараа өнөөдөр хайрынх нь ерөн зурган дээр онцгой гардаг өдөр юм байна боли. Яа тэр онцгой гарсан чи өнөөдөр ямар ч бороогүй. Хүш харин өнөөдөр хоёлоо дэлгүүр эсгөө. Тэд сэл зарцсан байсан. Явъя. Дэлгүүр орё ерөөсөө. За дэлгүүр дотор зураг авахулахгүй штэ. Өөрсдөө мэдчихэж байгаа үз. Мэдчихэж байгаа үстэй. Урд гараад жоомолцаад яах гэж байна. Хамгийн аимшигтэй энэ эмэгтэй энэ нөхрийгөө дагуулад дэлгүүр орох гэсэн юм. Йой. Энэ эмэгтэй хүмүүс биднүүсийг дагуулж дэлгүүр авч явахынхаа орон зүгээр буутчаач. Хамаагүй амарх. Энэ аймар энэ эмэгтэй хүмүүс юу авах ойлгодгүй юм шиг байгаа. Би тэгж боддгоо шүү. Цүнх авна гэж ороо гутлаваад гараад ирнэ. Тэр хоёр чи шал өөр ш. Тэг үгүй бол дэлгүүр ороод нэг юм үзээд хазаалж ажиллаад өнөрлээд өмсөөл зургийг аваад амар үзнэ. 30-40 минут үз байгаа. За онцгүй юм байна гэ болоо 3-4 цаг дэлгүүрээр тэн жагаад гарахтаа хамгийн ихэнд үтсэн юм аа. Амар сонио. Тэг чи ирчүүд манусууд амарс яадаг лээ. Өөртөө 2 ээлжин боднууд 3 ээлжин дотор хувц 4 ээлжин амьснаа. Emotes Production үзүүлж байна. Ээж. Нөгөө газар мань дахиад цалингаа тавьсангүй. Одоо хоёул яана ээж. Ээжд нэг санаа байна. Нөгөө өдийгээ дууд бенз асаа. Хавар цагийн нээлтийн тоглолт. 3 дугаар сарын 5-наас соёлын төмөргөөний тайцнаа өдөр бүр 19 цагаас. Ой, хүүхэд ажилласан бол цалин өг. Дараагийн 3-4 хоног айц хүч татвал шүү. Айц хүч. Шадрас чаавал. Шадрас.
Би цааш нь юм ярих уу яах вэ? Хэрэггүй. Йоо манай захирал алдаа гаргасан байна. Мөнгөний өгнө. Энэ бол миний хүүхэд. Энэ заасаа хөдөл. Хэмбэ босоо. Яач вэ? Стой. Түрээрээ Би юу? түрхий. Яа. Ой, хүүхдийн мөнгөөрөө заяа. Миний ээж Атман. Энэтмийн entertainment шоу тоглоод харилцах хүчний дугаар 9662 Emotes Production тавтамөр найзуудаа. Эцтэй ганц юм тэгээд болоо. Тэгээд тэрүүнийгээ энэ дээрээ хэрэглэсэн өдрөө ихнэртээ нохоо шиг загнуулна. Тэгээд энэ эмгтээчүүдийн найзууд нэр за яста гадагшаа дэлгүүр ороод амар гоё юм авсан уу гэд юу ч аваагүй ямар дэлгүүр хийсэн биш манай энэ өөртөө юм аавна дээ. Өөрсдөө аваагүй тэн чид. Тэгээд энэ эмгтээ хүмүүсүүдийн бас нэг энгийн зүйл байдаг. Энд ч сууж байгаа ирчүүдийн 80% нь ер нь мэдэн дээ. Утсаар байршлтыг асуух. Йоо. Ямар ч зүг байх. Хаана энд байна гэдэг. Энд гэж хаан тэнд. Наашаа яваач ээ. Наашаа гэж хаашаа ийшээ яв. Ийшээ бишээ ийшээ тийшээ яваач ээ гэд. Зүг байх. Би чи ертөнцийн зүгээр хэлтэй гэж ертөнцийн зүг гэж юу юм гээд. Яста бүр нэг. Тарага ядаггүй чи хажууч объект гэвэл хэлтэй гээд. Байн юу вэ? Саарал өнгийн пүрүүс үү. Тэр монголоор дөрөв. Би чи хөдөлдөг юм хэлэлтэй. Байшин сав байна уу? Байна. Ямар байшин байна? Цонхтой байшин. Бүх байшин цонхтой. Тэгэн үдгүй чи хажууд чи хүү амтан байвал яриул даа гэд. Эмэгтэй хүмүүс хашир юм болохоор эмэгтэй хүндээ уцаа өгнө. Тэгээ ярьсан эмэгтэй нь байна уу? Наад уцны чи эзэн хаана байна? Нөгөө хүүхэн нь миний хайжууд. За тэгээд доос. Уцыг шатаа. Бачиж өгөх юм байна. Бүсгүйшүүдээ эмэгтэй зүгээр жоохон итрүүч шиг бол уучлаарай хүлцэл өчье. Уучлаарай. Эмэгтэй хүмүүс маш энгийн жижигхэн зүйлээр ийм байдаг атлаа. Эмэгтэй хүмүүс бол хамгийн их торгон мэдрэмжтэй хүмүүс байдаг. Бид нар бүгдээрээ мэднэ. Эмэгтэй хүмүүс бол нөхрийнхөө хэдэн цагт босдгоо, яаж унтдгоо, хоолныхын давсан ямар өнгө нь хувцсан хунар бүх юм мэднэ. Тэр байтугай 0 хэдэн минут суудаг модгийн бүгдийг мэднэ. Эдэндээ ерөнхийдөө энэ 7 хүмүүс сууж ин да ирчүү дотроос ганц хоёр хаяа бас ингээд балгачаад уц дуурхаар манус яадаг үлээ. Байна уу? Гүлээчэд ууц юм уу? Ганцхан гэр шууд барина амир. Тэг чи манус бол ямар уу? Ирчүүд бол бүдүүн таймын хүмүүс. Танаа ихнэр ямар шиг хүн өөд анзааны эмхтэй хүн тэгэл болоо. Тэрний оронд ирчүүдээс машиныг нь асуу амир мэднэ. Хэдэн оныг хэн оруулж ирсэн мэс бүгдийг мэднэ. Хаагуран дугаараа тос гоожоод байгаа бүгдийг мэднэ. Ирчүүдийн бүдүүн баг хинэггүй зоригтой гэж хэднэсийг ярьдаг ч гэлээ. Яг үнэндээ бол эрэгтэй хүн бол камера тасралттай шүү. Эмэгтэй хүн бол амиа тасралттай стгийн гинлээ. Энэ хорвоогийн зовлон нэмгэлж барахгүй болохоор бурхан эмэгтэй хүнийг илгээсэн ч гэж үг байдаг. Эмэгтэй хүн бол эрүүнийхээ заазнаас бус бүх ясн хөндөрч байж энэ хорвоо дээр хүн гэдэг агуу зүйлийг төрүүлдэг хамгийн гайхалтай хүмүүс бол ээжүүд өсгөөчүүд та бүхэн нэ. Тийм ээ. Ханхаач сууж байгаа халахын сайхан эрхүүд та. Хажуудаа суугаа хацаргоо халахын монгол бүсгүй эзэж битгий хаяараа. Өглөөний нараас үчи бүрий хүртэл өөрийн чинь араас чин сэтгэлээ зөгнөн байж цай сүүнийхаа дээжийг өргөдөг. Цорын ганц эмэгтэй энэ ертөнцийг хаараас ч олдохгүй тэр бол зөвхөн монгол бүсгүй байдаг шүү. Монголын сайхан ээжүүд батдаг. Баярлалаа.